нөгөө загтансан газар маажна гэдэг шиг хамгийн эмзэг сэдв хүн бүхэн мэддэг. Тэгсэн мөртлөө хүн бүхэн мэдэхгүй юм шиг явдаг. Хүн бүхэн сонсдог, сонсон мөртлөө сонсоогүй юм шиг явдаг нэг ийм сэдв бол өнөөдрийн скул буулан гэдэг энэ сэдв. Тэгээ энэ удаагийн хилцүүлгийн гол онцлог бол энэ яам зохион байгуулаагүй. Яам зохион байгуулахдаа юу гэдгийг нэг төрийн ордонд гэдэг юм уу эсвэл нэг яам дээр ингээд нэг юм хэдэн цөөн хүмүүсийг урьж авчруулад ингээд нэг хилцүүлэг хийсэн болоод тэгээд нэг хөтөлбөр арга хэмжээнүүд нь гарсан болоод ингээд орхигдчихдаг. Бидний нэг сул тал бол яг юм. Өнөөдрийн хилцүүлгийн хамгийн гол амин чухал хэлбэр бол ийм амьд хэлбэрээр буюу яг хүүхдүүдээ сонсё. Боловсролын бүх төвшөнд байгаа энэ асуудлууд яг ямар асуудлууд байгаа юм бэ гэдгийг яг өдөр тутам энэ асуудалтай тулгамдж байгаа, нүүр тулж байгаа, шийдэл олохыг хүсэж байгаа, аврал ирж байгаа, тусалцаа ирж байгаа энэ хүүхдүүд өөрсдөө ярьж байгаараа өнөөдөр туйлыг онцлогтой юм гэж харж байгаа. Ер нь манай энэ боловсролын салбарт хийгдсэн хуулиуд бодлогын бичиг баримтнаар өнөөдөр яагаад ингээ амьдрал дээр хэрэгж чаддгүй гэхээр хүүхд талаасаа бид нэр ерөөсөө харж чаддгүй юм байна. Хүүхд талаасаа хүүхд яг юу хүсээд байна, яаж сураад байна, юу сурахыг хүсээд байна, ямар орчинд амьдрахыг хүсээд байна гэдэг энэ зүйлийг бид нэр ерөөсөө тэр болгон ойшаадгүй, анзаардгүй нэг ийм муу соёл бидний дунд ягштал суусан учраас энэ соёлоосоо бид нар салах зайлшгүй юм шаардлага байна гэж харж. Тэгэхээр өнөөдөр энэ сэдв бол хамгийн эмзэг сэдв. Энэ сэдв гэр бүл бүхэн, сургууль бүхэн дээр хүүхэд бүр дээр өнөөдөр тулгамж байгаа сэдв учраас өнөөдөр ингээд энэ оролцоог харахад бол ямар их чухал сэдв вэ? Цаг алдалгүйгээр бид нар өдөр тутам ярьж явах ёстой сэдв бол энээс өөр чухал, энээс өөр ач холбогдолтой сэдв байхгүй гэж харж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ онцлог бол ингээд туйлаас их өөрмөц онцлог байлаа. За тэгээ Facebook-ийнхаа хамт олонд бас би талархахыг хүсэж байна. Манай Facebook компани бас энэ дээр тодорхой санал санаачлага гаргаж яг энэ цахим орчинд байгаа хүчирхийлэл дээрхтлийн эсрэг энэ жил мянган энэ сурагч багш нарыг хамтарч бэлдэх юм тодорхой санал санаачлагуудыг бас гаргаж байгаа. Энэ туйлыг талархалтай байна. Тийм учраас бол Facebook-оор дамжиж бид нар энэ Монгол улсад соён гэгэрүүлэх ажлуудыг хийх ийм зайлшгүй хэрэгцээ шаардлагууд үүсэж байна гэж харж байгаа. Хамгийн гол нь энэ зүйлүүдийг бид нар бүгдээрээ хамтарч бүх талын оролцоо шаардлагуудыг хангаж ажиллах ингэж л бид нар хамтдаа үр дүн гарах юм байна гэж харж байна. За ингээд мэдээ сая энэ хилцүүлгийг хөтлсөн манай хөтлөгч нар бас нийгэмд яг энэ чиглэлээр дуу хоолойгоо гаргадаг манай хүний эрхийн зүтгэлтнүүд төрийн бас байгууллагууд, судалгаа хийдэг төрийн бас байгууллагууд, судлаач нар гэдэг ингээд биднэрт бол судалгаа байна, сайн судалгаа байна, түрүүн зөв онцлоо гэж хэлсэн тийм ээ. Тийм учраас онцлогоогоо бид нар зөв тавилаа. Хамгийн гол нь зөв эмчлэх, зөв тэмцэх ийм л арга барилуудаа бид нар зөв тийш нь харуулах юм зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа. Тэгээд энэ жил бол шүгэл хүлээлгчдийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэг чоо шинэ хууль батлагдаж гарч амьдралд хэрэгжиж байна. Тийм учраас хамгийн түрүүн шүгэл хүлээх ёстой сэдв бол яг энэ сэдв. Тийм учраас өнөөдөр Монгол улсад байгаа боловсролын бүх төвшөнд сурж байгаа сая 100 мянган хүүхдийн хүрээнд энэ сэдвийг цөмөрөө энэ жил шүгэл хүлээе. Энэ сэдвийг цөмөрөө нийгмийн хамгийн анхаарлын төвд тавья. Ингэжээж бид нар өнөөдөр улсын их хурл дээр хэлцэж байгаа боловсролынхаа хуулийн дээр эрх зүйн зохицуултуудаа хийх. За мөн цаашдаа бид нар энийг хэрэгжүүлдэг энэ санхүүгийн тогтолцоо, хүний нөөцийн тогтолцоог бэлдэж авах юм зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ жил 22 оныг бид нар ёс зүйн жил болгож зарласан. За яг энэ зарлахын өмнөхөн боловсрол шинжилгээ ухааны сайдаас хүн бүрээс имэйл авъя. Яг ямар асуудлууд байна вэ гэдэг энэ санал асуулга имэйлүүдийг авсан. Тэгээд 1500 орчим имэйл ирэхэд бараг үндсэндээ 80% нь яг энэ сэдв байсан. Имэйл ирүүлсэн хүмүүсийн 80% нь яг энэ сэдв байсан. Тийм учраас энэ сэдвийг сургуулийн орчны буюу гэр бүлийн орчинд байгаа энэ гадуурхал, дээрхлэл, хүчирхийллүүдийн асуудал дээр бид нар хүссэн хүсээгүй анхаарал тавих ийм зайлшгүй шаардлага, шүгэл хүлээх ийм зайлшгүй шаардлага үүссэн юм байна гэдгийг ойлгож мэдэрсэн учраас өнөөдрийн хилцүүлгүүдийг орон даяар хийж байгаа. Тэгээ өнөөдөр энэ цахимаар энэ хилцүүлэгт орох гэж маш их олон хүмүүс санал бодлуудаа илэрхийлсэн. Харамсалтай нь өнөөдөр энэ танхимын хүчин чадлаа шалтгаалаад хүн бүхэн оролцож чадаагүй. Гэхдээ бид нар энэ хилцүүлэг цахимаар явж байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол өнөөдөр боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа бүх боловсролын сургалтын байгууллагууд цахимаар энэ хилцүүлэгт оролцож яг энэ сэдвүүдээр бас санал бодлоо илэрхийлж байгаа. Ийм томоохон хэмжээний орон даяар болж байгаа ийм арга хэмжээ болж байна. Тэгэд энэ арга хэмжээ бол өнөөдрөөс яг нэг олимпийн бамбар шиг бүх сургуулиуд дээр очих хэвээр. Олимпийн бамбар шиг. Тийм учраас өнөөдөр бид нар энэ сургуулийн скул буулан гэдэг
Энэ сэдв бол ганцхан Монголын сэдв биш, дэлхийн бүх улс орнуудын сэдв. Тэгэхээр өнөөдрөөс шүглүүлээж, өнөөдрөөс одоо хүүхдийн хүчирхийлэл, дээрэлтхийлэл, одоо гадуурхлын эсрэг цөмөөр энэ бүх цэцэрлэг, сургууль, дотуур байран дээр одоо энэ ёс суртахууны бамбараас ах одоо энэ ажлууд тодорхой үр дүнд хүрч, ямар ч байсан 22 оноос та бид нар нэг тодорхой үр дүнд хүрч 23, 24 онд бол энийг бүгдээрээ бүх нийтээрээ нэг ойлгосон, мэдэрсэн энэ муухай зүйлээс татгалзаж чадах энэ соёлыг бий болгох ёстой зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Тэгэхээр энэ бол тогтолцооны асуудал гэдэгтээ хүн бүхэн хүлээн зөвшөөрсөн. Одоо цаашдаа бол энэ боловсролын тогтолцоо хүүхдийг мэдхийн төлөө, хүүхдийг сурахын төлөө, хүүхд юм бүтээхийн төлөө сургахаас илүү яг хүн ёсоор аж төрөх, тийм ээ, 21-р зууны ур чадвар буюу бие биендээ хамтарч ажиллах, хүнийг ойлгох ур чадваруудыг илүү их суулгах юм зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Тэгээд өнөөдрийн энэ хэлцүүлгийг одоо зохион байгуулсан манай яамны боловсролын ерөнхий газрын за энэ хэлцүүлэгт хурж ирж оролцож дуу хоолойгоо одоо нэгтгсэн бүх одоо үеийнгийн ихнийхээ төлөөлөл болж ирсэн одоо залуу дүүнертэй одоо ажлын амжилт, хичээл сургалтын амжилтыг хүсье өрөөж цөмөөрөө нэг сайхан айдас сүйдсгүй, аюулгүй энэ орчинд сурч амьдрахын одоо эрхэм зорилгыг бий өрөөё гэж бодож байна. Ингээ та бүхэнд бүгдээрээ баярлалаа. Монгол улс ямар ч байсан эсвэл буулан эсрэг тэмцсэн, дуу хоолойгоо болсон, шүгэл үлээсэн ийм жил болохын өрөөлийг өргөн дэвшүүлье.